За саяхан Өвөрхангай аймгийнхаа цаг хөнд байгаа зүүн талын сумдаар яваад ирлээ. Үнэхээр гамшигын байдалтай малчид хүмүүс маань их хэцүү, цас зуудлын зудлал хүний хүчин зүйлээс давсан гайхан одоо гамшигын байдал үржээ гэж нүдээр хараад ирлээ. Хайрхан дулаан сумын 2-3 дугаар баг буюу Тээл мөрий зундаа зуншлаг муутай байснаас өвсөж элийн хүндрэлтэй байна. Зулын байдал цасны хэмжээ намдар газраа 5-аас 40 см хүртэл зузаарч нийт нутгийн 80% цасан бүрхүүлтэй байгаагаас мал бэлжээх боломжгүй байна. Хайрхан дулаан сумын малчтаас 1-р баг буюу 35 руу 20 дөрөх одор хийж явна. Сумын хэмжээгээр одоо 7600 толгоймол хорогдоод байна. Нэг үлгэд одоо зудын байдал гэдэг бол маш хүнд байна. Одоо мал гэхээс гадна хүн одоо энэ цааш хүн байгаа ш хүн байж ш мал малсан. Тэгвэл одоо ард түмэн маань малчд маань одоо төлөх төлөөгүй болж байна. Идэх хоолгүй болж байна. Төлөх төлөөгүй өмс говцгүй болж байна. Ийм учраас хүн хүндээ бас туслахгүй бол дам мал гэдэг байж болохгүй. Өвөрхангай аймгийн төр захиргааны байгууллага нутгийн зөвлөл малчин төмөндөө туслах аяныг 3 үе шаттай зохион байгуулж байна. Одоо дараагийн үе шат нь аймгийн нутгийн зөвлөлтүүдийг сум сумаараа нутгийн зөвлөлүүд идэвхтэй сайн ажиллаж баригад багуудад одоо туслалцаа хүргэх гэсэн ийм үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Хайрхан дулаан сумын нутгийн зөвлөл сумын тамгын газартайгаа хамтарч энэ сарын 30-нд 13 цагаас Монголын хөөгтийн ордонд хандын уулзалт хийхээр бид төлөвлөөд төмөн олондоо зад өгөөж байна. Энэ уулзалтын үеэр нутгийн их лам мэд даваагаа ном айлдаж мөн нутгийн гавьяат тогдгор гасан дах маань тоглолтоо хийнэ. Ингээд нутгийнхаа төмөн олон та бүдгийг малчин төмөндөө одоо туслах энэ аянд идэвхтэй сайн оролцохыг хичээнгүйлэн хүсэж байна. Өврийн сайхан хангаан хайрхан дулаан сумын малчидаа туслах хандивын уулзалтыг 2000 гаруй оны 1-р сарын 30-ны өдрийн 13 цагт Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна. Харилцагуудаас 99 10 31 85 99 70 15 35